Наран мандахаас шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын мандан бадрал, үүсэл хөгжил, дорд ялагдлын түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. Сайн байцгаана хүүхдүүд. Сайн байна уу? За, түүхэн жимээр нэвтрүүлгийн ээлжит цуврал нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр чи хэдэн сарын хэдэн бэлээ? 11 сарын 26-ны өдөр. 11 сарын 26-ны өдөр гэдэг бол Монгол улсын түүхэнд бас ихээхэн чухал ач холбогдолтой өдөр байдаг. 11 сарын 26-ны өдрийг Монголын ард түмэн 1924 оноос хойш бүгд найрамд хуулсаан тунхагласны өдөр болгон албан ёсоор тэмдэглэж ирлээ. За, сүүлийн жилүүдэд яг энэ албан ёсоор нийтийн баяр ёслолыг тэмдэглэх хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулаад баяр ёслолыг чин одоо бүх нийтийн баяр ёслолын өдөр, бүх нийтийн баярын тэмдэглэлт өдөр гэж хоёр янзаар хувааж үзээд, за тэгээ хуучин бол 11 сарын 26-ны өдөр бүгд найрамд Монгол ард улсыг тунхагласан өдрөө бол бүх нийтийн баярын өдөр болгож албан ёсоор амарч тэмдэглэдэг байсан. За, хэдэн жилийн өмнөөс хуулинд өөрчлөлт орж өнөөдөр энэ төрөл энэ өдрийг бүх нийтийн тэмдэглэлт өдөр болгож албан ёсоор улс орон даяар тэмдэглэж байна. За, яаж тэмдэглэж байгаа нь ямар хамаа байх вэ? Яадагч байсан бүгд найрамд Монгол ард улсаа тунхагласныхаа өдрийг их онцгой ач холбогдол өгч өнөөдөр намын телевизээс явж байгаа түүхийн жимээр нэвтрүүлгийн тусгай дугаарыг бүгд найрамд Монгол ард улсын тусгаар тогтнолын өдөр зориулж оюутан сурагчид, хүүхэд залуучууд та бүхэнд энэ сэдвээр лекц уншихаар болж байна. За, тэгэхээр хичээлийн сэдв тодорхой боллоо, тийм ээ. Ядагч байсан улсынхаа тусгаар тогтнолын талаар өнөөдөр хэдүүлээ хоорондоо ярилцсан. Энэ талаар багш нь та бүхэнд тодорхой хэмжээний ойлголт өгнө гэж ингэж ойлгоно. За, ер нь яагаад бүгд найрамд улсаа тунхагласан өдөр гэж албан ёсоор тэмдэглэх болсон юм гэхдээ зэрэг 1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол улсын анх дахь их хурл хурлдаж, анх дахь их хурлаасаа Монголын анхны шинэ үндсэн хуулиа баталсан өдөр. 24 оны 11 сарын 26. Тийм учраас анхны үндсэн хууль батлагдсан өдөр гэж ойлгоно. За, тухайн үедээ анхны үндсэн хууль маань ямар утга агуулгатай батлагдав гэвэл богд хаант Монгол улсыг бүгд найрамд Монгол ард улс болгон нэрлэж, Монгол улс цаашдаа хаант засаглалаар биш, хөрөнгөтний бүгд найрамд улсын замаар биш, социалист бүгд найрамд улсын замаар явна, ардын бүгд найрамд улс болно гэж шийдээд бүгд найрамд Монгол ард улс гэж албан ёсоор өөрийнхөө нэрийг нэрлсэн. Ингэж бүгд найрамд Монгол ард улс гэдэг нэртэйгээр 1992 он хүртэл явж ирсэн. Нийтдээ 68 жил явжтэй, тийм ээ. Миний хүүхдүүд бол сайн мэдэхгүй, та нар аав ээж, өвөө эмээ нь бол одоо бид нар бүгдээрээ бүгд найрамд Монгол ард улсын иргэн гэж 24 оноос 1992 оны хүртэл явж ирсэн ийм төгтэй. Яагаад 1992 он гэж байна гэхдээ зэрэг 1992 онд өнөөгийн мөрдөж байгаа шинэ үндсэн хууль батлагдсан шүү дээ. Өнөөгийн мөрдөж байгаа шинэ үндсэн хууль батлагдаад улс орныхаа цаашдын хөгжлийн чиг хандлагаа өөрчлөөд улсынхаа нэрийг өөрчлөөд бүгд найрамд Монгол ард улс гэдэг нэрээр ямар нэртэй болголоо? Монгол улс гэдэг нэртэй болгосон. Тийм учраас өнөөдрийн хичээлбэл хэдүүлээдээ бүгд найрамд Монгол ард улсыг ярина гэж ингэж ойлгоно. За, Монгол улсын түүхэнд анхудаага үндсэн хуультай байх ёстой. Олон улсын шигээр үндсэн хуультай байх ёстой. Энэ үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс гэдгийг 1922 онд байгуулсан байдаг юм шүү. Энэ комиссийн яг монголчууд өөрсдөө энэ комиссийг байгуулад, энэ комиссийн одоо эрдэмтэн мэргэд өвөө эмээ нар нь олон удаа маш олон улсуудын үндсэн хуулиудыг харьцуулж үзээд тухайн үедээ ямар шийд гаргаж байсан гэхээр бас их сонирхолтой шийд гаргаж байсан байдгийг. Тухайн үедээ өнөөгийн Монгол улсад тохирох үндсэн хуулийн хэлбэр бол Швейцарын хөрөнгөтний бүгд найрамдах улсын одоо үндсэн хууль хамгийн тохиромжтой юм байна. Тийм учраас Швейцарын хөрөнгөтний бүгд найрамдах улсын үндсэн хуулийг
гол болгож Монголын үндсэн хуулийг хийхэн зүйтэй л гэсэн ийм чиглэл баримтлал гаргасан байдгийн шүү 1922 онд. За тэгээ монголчууд чинь бол тэр үед ер нь өөрсдөө хөрөнгөний замаар явах их сонирхолтой, хаант засагтай байх ийм сонирхолтой байсан үе. 1911 онд эрх чөлөөгөө олж аваад Богдхаант Монгол улс гэдгээ байгуулад Богдхаант Монгол улсаа үргэлжлүүлээд ямар ч байсан эзэн хаантай за тэгээд хөрөнгөтний бүгд найрамдах улсын одоо төрийн ийм системтэй байхаар л гол чиглэл хандлага боловсруулад Монголын эрдэмтэн мэргэд энэ чиглэлээр үндсэн хуулиа боловсруулж байсан. За тэгсэн тухайн үедээ одоо 1924 он гэдэг бол 1917 онд Зөвлөлт холбоот улсад Октябрийн хувьсгал ялчихсан тийм ээ. Зөвлөлт холбоот улс зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс гэдэг нэртэй болчихсон. За ардын бүгд найрамдах улсын хэлбэр шилжчихсэн, хөрөнгөтний нийгмийг үзэхээр жоохон тааруухан хөрөнгөтний системийг адуутсан ийм хэлбэр шилжчихсэн байсан учраас 1924 он гэхэд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын дараагаар 21 онд ардын хувьсгал ялчихсан ямар системээр ямар чиглэлээр явахаа шийдэх гэж байгаа Монгол улсын хувьд бол зөвлөлт холбоот улсын нөлөө асар их байсан миний хөгтөд. Тухайн үед бол зөвлөлт холбоот улсын коммунист намын одоо дээд их үүсвэр юм да одоо большевик нам. За большевик намын удирдлагын дор зөвлөлтийн системийг дэлхийн улс орнуудад дэлгэрүүлэх үүрэг бүхий Коминтерн гэж нэг хоёр том байгууллага байсан. Эднэр үл юухтэй зэрэг одоо шинэ одоо социалист системийн орнуудыг бий болгоход ийм зорилготой байсан байхгүй юу? Тийм учраас Монголыг ч гэсэн ялгаа байхгүй өөрсдөө нэгэн адил одоо ардын бүгд найрамдах улстай цаашдаа социалист чиг баримжаагаар хөгжих ийм орн болох тийм сонирхол байсан. Тийм учраас Оросууд нөгөө монголчуудын Швейцарын үндсэн хуультай адилхан хөрөнгөтний бүгд найрамдах улсын үндсэн хуулийг хэрэгжүүлэх гэж байна гэдгийг дуулаад эрс одоо тас зохио тийм юм байж болохгүй. Бид ер нь очиж танай үндсэн хуулийн чинь батлах талын шинэ үндсэн хуулийн чинь хэлцэх талд одоо тусламжлаг үзүүлнэ гэд 1925 оны 5 дугаар сард Зөвлөлт холбоот улсын коммунист намын одоо хууль цаазны хэлтсээс тусгай комисс ирж Монгол улсын үндсэн хуулийг шинээр батлах тухай шинээр зохиох тухай тэгээд энэ зохиосон хуулиан монголчуудаар хэлэлцүүлэх тухай ийм шийдвэртэй Свияцкий гэдэг хүний бүрэлдэхүүнтэй Оросын комисс Монголын нутаг дээр хөрөлцөж ирсэн байдгийн шүү. Ингээд 25 онд Оросын комисс Свияцкийгаар тэргүүлээд өөрсдөө одоо ардын бүгд найрамдах улс уу зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсынхаа үндсэн хуулийг чиг баримжаа болгосон энэ чиглэлийн шинэ үндсэн хуулийн төсөл гаргаж ирээд монголчуудаар хэлэлцүүлээ та нар одоо ийм л үндсэн хууль батлах хэрэгтэй ийм л одоо чиг хандлагатай ийм замаар явах ёстой гэдэгт ийм имийг одоо болгон бараг тулгын шаардаж өгсөн гэж ойлгож болно. Өөрөөсөө л би чи хөрөнгөтний бүгд найрамдах улсын замаар явах гэж байсан шүү дээ. Швейцарын замаар явах гэж байсан. За тэгээ энэ тулгын шаардлагыг монголчууд хүлээж аваад хэрэгжүүлэх гэдэг асуудал дээр бас нэлээд маргаалтай үйл явдал болсон. Энэ үндсэн хуулийн гол зорилго бол өнөөдөр Монгол улс гэдэг нийгмийн ямар үед явж байна вэ гэхдээ зэрэг хоцрогдсон феодалын нийгэмд явж байна. Хоцрогдсон феодализмд явж байна. Тийм учраас монголчуудыг энэ хоцрогдсон феодалын нийгмээс нь феодализмын дараагаар чин одоо нийгмийн дараагийн үе шин капитализм шүү дээ тийм ээ. Капиталист хөрөнгөтний буюу капитализмыг алгасуулаад капитализмаар оруулахгүйгээр шууд социализмд оруулаад социализмыг байгуулах л одоо ийм чиг хандлагыг шинэ үндсэн хуульдаа тусгаад энэ одоо замаар явна л гэдэг л одоо ийм чиглэлийг хаанаас өгсөн байх нь вэ? Зөвлөлт холбоот улсаас Зөвлөлт холбоот улсын коммунист намаас томилогдож ирсэн Свияцкий тэргүүтэй тэр үндсэн хуулийн төсөл боловсруулах нөхцөл ийм имийг одоо Монголд тулгын шаардсан да. За тэгэхээр энэ нэг хэсэг монголчууд бол одоо нэгэн тал Орос ахнаар хэлж байгаа юм энийг бид нар хүлээж авч цаашаага Монгол улс социализмын замаар явна. Эднэрийн хэлж байгаа шиг энэ хоцрогдсон феодалын нийгмээс капиталист нийгэм рүүгээр орохгүйгээр шууд капитализмыг алгасаа социализмд орно гэдэг нэг хэсэг нь хоороод өгчихсэн. Нөгөө хэсэг нь буюу нэлээд одоо тийм ухаалаг боловсралтай хэсэг нь мэдэхгүй энэ бас биш ээ. Яагаад гэвэл зэрэг хүн төрөлхтний нийгэм гэдэг чинь одоо түүх байгалийн жамаараа явдаг гэх тийм ээ. Хүн төрөлхтөн дэртээ тэргүүл одоо боолын нийгэмтэй байгаад боолын нийгмийн дараагаар феодалын нийгэмд ороод феодалын нийгмээс капиталист нийгмээр дамжаад тэгэл цаашаа явдаг ийм жамтай бол энэ жамыг алгасаад одоо шууд хоцрогдсон феодалын нийгмээс капитализмыг алгасаа социализмд орно гэдэг энэ ер нь монголчуудын хувьд таарахгүй энийг одоо бид нэр хүлээж авч болохгүй. Монголчууд бидэнд бол одоо юу хэрэгтэй бол өнөөдөр бид чинь
одоо богд хаант Монгол улс хаант улс тийм үү. Тийм учраас эртээр үеэс одоо дэлхийг эзэгнэж явсан хаант төртөө их гүрэн байлаа. Ер нь монголчууд энэ хаант засаглаасаа нэгдүгээр салж болохгүй. Хоёрдугаарт бүгд найрамдах улсыг байгуулдгийн бол тэр хорвоогийн жам ёсоор нь капиталист хөрөнгөтний бүгд найрамдах улсыг байгуулад тэр жамаар нь явах ёстой гэсэн нэг хэсэг хүмүүсийн бас санаа бодол нэлээд давамгайлж байсан. Тухайн үедээ Монгол Ардын хувьсгалт намын дарга байсан Солин Данзан гэж одоо Монголын одоо алдар толгойн нэг Солин Данзан гэвэл миний хүүхдүүд хүүхээс мэдэн тийм ээ. Нэг ялангуяа Солин Данзан бол энэ дээр бүр эсрэг байр суурьтай. Энэ хүн бол бүр одоо энэ шинэ үндсэн хуулийн үзэл бодолтой холбогдуулаад Монголд одоо энэ ийм нийгэм таарахгүй. Бидний монголчууд бол ерөөсөө л одоо нэгдүгээрт богд эзэн хаанаа дээдэлсэн эзэн хаант улс байх хэвээр, хоёрдугаарт одоо төрөвл хөрөнгөтний бүгд найрамдах улсын хэлбэрээр хөгжиж ямар нэгэн анги нийгмээр хуваагдахгүйгээр хорвоогийн жамаар явах ёстой гэсэн энэ байр суурин дээр хатуу зогсож байсан. Тийм учраас тухайн үед шинэ үндсэн хууль батлагдахаас өмнө ч байгуулагдсан улс төрийн ганцхан хүчин Монгол Ардын хувьсгалт нам шинэ үндсэн хуулийн төсөл дотор бол энэ шинэ үндсэн хуулийг хэрэгжүүлэх улс төрийн одоо гол удирдан чиглүүлэх хүчин бол нам байна гэж заажсан. Энэ нам бол одоо энэ шинэ үндсэн хуулийг хэрэгжүүлэх явахын тодорхой болсон. Энэ үед намын дарга Данзан 1924 оны 8 дугаар сард ухаанда 11 дугаар сард шинэ үндсэн хууль батлагдж байгаа тийм ээ. 8 дугаар сард шинэ үндсэн хуулийг батлахаас өмнө 2-3 сарын өмнө намын 3 дугаар их хурлыг хоролдуулж Монгол улсын ер нь аль замаар явах вэ? Одоо энэ Оросуудын тулгын шаардаад байгаа 11 сард батлах гэж байгаа энэ одоо ардын бүгд найрамдах улс гэж юм байгуулад энэ тулгын шаардаад байгаа шинэ үндсэн хуулийг мөрдөөд явах юм уу? Эсвэл Монгол өв уламжлал бодоод эзэн хаант улс болоод явах юм уу? Эсвэл одоо хорвоогийн жам нийгмийн хөгжлийг дагаад хөрөнгөтний бүгд найрамдах улс болоод явах юм уу? Энэ асуудлаа чиглэлье гэд Данзан намын 3 дугаар их хурлыг 24 оны 8 дугаар сард Улаанбаатарт хоролдуулж энэ дээр одоо намын гишүүд олон талаас нь авч хэлэлцээд янз бүрийн санаа оноо гаргаад тэгээд тэн дээр бол Данзангийн ер нь бол одоо энэ ардын бүгд найрамдах улс биш хөрөнгөтний бүгд найрамдах улс гэдгийг байгуулъя гэдэг энэ санал санаачлахад нэлээд давамгайлаад энэ санал санаачлага 11 сард болох улсын анх дугаар их хуралд орж үндсэн хуулинд орж хэлэлцүүлэх ийм магадлал их өндөртэй болж ирсэн үеэлдээ 8 сард. Тэгэхдээ зэрэг нь нөгөө Оросын комментариноос томлогдож ирсэн зөвлөлт улсын коммунист намын төлөөлөл тэд нарыг аюулдан дагалдаж байгаа энэ ардын бүгд найрамдах улс гэдгийг байгуулах саналтай байгаа гишүүдийн хөрөнгөтний бүгд найрамдах улсыг байгуулах саналтай байгаа Данзангийн бүлэглэлийн хооронд тодорхой хэмжээний зөрчил маргаан үүсэж их өндөр түвшинд хорцолцсон. Тэгэхээр энэ өндөр түвшинд хорцолцсон энэ байдлыг Монгол Ардын хувьсгалт намын удирдлага одоо тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт намын их хуралд оролцож байсан хүмүүс ямар байдлаар шийдсэн хөхтэй зэрэг нэлээд тийм дэлхийн түүхэнд байгаагүй эмгэнэлтэй зэрлэг байдлаар шийдсэн да. Одоо ухаанда намынхаа дарга Данзан намынхаа их хурлаас их хурлын шийдвэрээр баривчлаад их хурлын шийдвэрээр цаазлах тухай шийд гаргаад их хурлын шийдвэрээр тэр оройн аваачаад шар хадан цаазалчихсан. Энэ одоо их муухай үзэгдэж штэ минийх ба тийм ээ. Нэг улс төрийн нам улс төрийнхөө их хурал дээр өөрийнхөө намын даргыг намынхаа шийдвэрээр барьж аваад намынхаа шийдвэрээр цааз сонсоход тэгээд тэр шинэ аваачаад готэлж аваачаад бодчихна гэдэг чинь ер нь бол дэлхийн одоо коммунист ажилчны намуудын түүхэнд гарч байгаагүй ийм босрволоо их муухай эвгүй юм болсон. За ингээд намынхаа даргааг бодчихтой зэрэг тэгээд бүхэл хүмүүс чимээгүй болно шүү дээ тийм ээ. Ямар нэгэн байдлаар одоо энэ зөвлөлт улсын коммунист намаас тулган хүлээлгэж байгаа шинэ үндсэн хуулийн энэ ардын бүгд найрамдах улс байгуулна гэдэг энэ үзэл бодлын л одоо хүлээн зөвшөөрөхгүй юм бол Данзангийн араас буудуулах нь тодорхой болж байна да тийм ээ. Тэгээд 1924 оны 11 сарын 25-26-нд туралдсан дугаар их хурлаас шинэ үндсэн хуулиа баталж Монгол улс цаашдаа ардын бүгд найрамдах улс байх болно. Монгол улсын нэрийг бүгд найрамдах Монгол ард улс гэж нэрлэнэ. Бүгд найрамдах Монгол ард улс бол хосрогдсон феодализмаас капитализмыг алгасаж социализмд орж хөгжинө гэсэн энэ чиг хандлагаар л 1940 оны хүртэл явсан да. Тэгээд энэ тулгын хүлээлгсэн үндсэн хуулийн
хүрээнд Монголын ард түмний амьдрал ах үед дээшилсэн сайн юмч вэ, Монгол улсын хөгжилд урагшлуулсан сайн юмч вэ. Тэгтээ сайнасаа сар юм нийлүүдээ миний хүүхдүүд 24 оноос 40 оны хүртэл нөгөө айхтар их хэлмэгдүүлэлт, нөгөө айхтар их одоо коммуны хөдөлгөөн, нөгөө анги нийгмээр нь хуваадаг хөрөнгөтнүүдийг үзий яддаг, хөрөнгөтэй мөнгөтэй баян чинэлэг улсуудыг нүд үзүүрэлдэг, хөрөнгө мөнгөний хураадаг гэдэг бүхэл болохгүй их олон юмнууд энэ үеэс явагдсан байгаа юм. Яг энэ 24 оны 8 дугаар сард Монгол Ардын Хувьсгалт намын дарга Солийн Данзанг намын шийдвэрээр цаазалсан энэ цаг үеэс эхлээд Монголд одоо ямар нэгэн үзэл бодлын зөрөөтэй хүмүүсийг ямар нэгэн төрийн шийдвэргүйгээр, ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр шууд одоо хороодог, бууддаг, цаазалдаг ийм л нэг үе энэ 24 оноос эхэлсэн байгаа юм. Энэ дээр одоо багш нь юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр зэрэг Ухаандан 1930-ад оны их хэлмэгдүүлэлтийн үе чинь онцгой бүрэн эрхэд комисс гэж байлаа шүү дээ. Онцгой бүрэн эрхэд комисс гэж шүүх биш. Зүгээр нэг Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны гишүүн нэг 9 нөхөр онцгой бүрэн эрхэд комисс гэдэг ийм нэртэй. Тэгэл тэрэнд одоо тэгж одоо Японы тагнуул байлаа, ингэж шовчлолын эсэргүү байлаа гэдэг янз бүрийн улсад янз бүрийн одоо цол зүгээд өөрсдийнхөө үзэл бодлыг хүлээж авахгүй үзэл бодлын зөрөөтэй хүмүүсээ шууд онцгой бүрэн эрхэд комиссаар оруулаад ирэхдээ зэрэг нь тэр комиссийн хэдэн нэг авчилтсан болоод шууд за цаазаар ав. За 15 жил шорон тойр. За бүх насарын шорон тойр гэдэг л одоо ийм л 3 янзэл ял оноогод байсан 30 хэд онд. Тэгсээр байтал ийм онцгой бүрэн эрхэд комиссийн ямар шүүхийн шийдвэргүйгээр цаазлагдсан хүмүүсийн тоо 30-ад оны хүмүүсийн тоо 30 мянган боллоо шүү дээ миний хүүхдүүд. Дөрвөн онд эх орны их тайм болоод 45 онд байсаад 46 онд өөрөөр хэлбэл 7 жилийн дараагаар дараагийн 10 дугаар их хурал 46 онд хуралдахад 39 онд хуралдсан намын төв хорооны 9 дугаар бүгд хурлаа сонгогдсон намын төв хорооны гишүүд бүгдээрээ цаазлуулаад усчихсан байсан гэж байгаа юм шүү. Үлдсэн хүн байхгүй. За тэгээд нэг арай шүү гэж энэ тэндээс өрөөгөр хороовор янз бүрийн улсуудаас намын төв хороогоо бүрдүүлээд намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаараа 50 хүн олдохгүй 24 настай Юмжаагийн Сэдэнбал гэдэг хүнийг Монгол Ардын Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн даргаар тавьж байлаа. Одоо Сэдэнбал даргаыг бол та бүхэн мэднэ. Монголын түүхэнд ихээхэн гавьяа байгуулсан одоо үнэхээр одоо Монголын ард түмний хайртай их удирдагч байсан. Энэ тухай багш нь сая Сэдэнбал даргын 99 жилийн Оюн Баяр наадмаар 9 сарын 16-ны өдөр лекц өссөн миний хүүхдүүд үзэх байлгүй. Энэ Сэдэнбалгой ийхүү их хэлмэгдүүлэлтийн дараагаар одоо тэр олон одоо секретнүүдийг буудан алагдаад өөр Монгол Ардын Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дараагаар 50 хүн олдохгүй болчихсон тэр үед Эрхүүгийн эдийн засгийн сургууль төгссөн 24 настай залуу Монгол Ардын Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дараагаар болж Монголын удирдлагаар дээрээсээ одоо Шавьсангийн дараагаар 2 дахь хүн болж байлаа шүү дээ. Арай дэндээ хэлмэгдүүлсэн байна да тийм ээ. Ийхүү их хэлмэгдэлтэй явагдаж Монголын ард түмэнд гай зовлон тарьсан энэ үйл явдал бол энэ одоо 24 онд батлагдсан шинэ үндсэн хуулиар албан ёсоор баталгаажсан Монголын хөгжлийн чиг хандлагыг буруу тодорхойлсонтой холбогдсон асуудалтай шууд холбогдоод ирж байгаа юм. За тэгээд энэ их хэлмэгдүүлэлтийн үед тухайн үеийн одоо Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн ийм секретэн үнэхээр боловсралтай хүмүүсээ хэлмэгдүүлж байсан шиг хажуугаар одоо нэг он саяултай нүүхтэй зэрэг их эзэн богд Чингис хааны алтан ургийн хүмүүсийг одоо бүгдийг энэ үед хүйс тэмтэрсэн. Одоо энэ дотор их эзэн богд Чингис хаан тэгээд дөрвөн далай хаа маань тэрнээс хойш одоо их Монгол улсын төрийг барьж байсан 38 хааны зураг дахигдчихсан байна шүү дээ тийм ээ. Энэ 38 хааны үр удмыг эд чинь бүгдээр одоо 38 бол Шингис хааны алтан ургийн одоо яг алтан ургийнхан шүү дээ. Тэгээ хамгийн сүүлийнх нь одоо энэ Лэгдэн хаан тэнд байж байгаа хамгийн сүүлчийн хаан. За тэгээд Лэгдэн хаанаас хойш гэлээ гэсэн Монголын хаад ноёд өөрийнхөө алтан ургийг бол одоо яг нэг үрчлэн одоо нарийн чанд бүртгэж авч явж исэн үе бий. Өөрөөр хэлбэл одоо 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнтэй залгаж байх үе чи яасан хөхтэй зэрэг Батмунг Даян хааны хүү Өнволдын хүү Гэрсэн Жалайр Хунтайжийн 7 хүүчин Монголын 7 хушууг толгойлож өөрөөр хэлбэл 1911 он гэгчин монголчууд яг л энэ алтан ургийнхаа хүмүүсийг алтан ургийнхаа
одоо хэлхээ холбоог таслаагүй авч явж Монголын төрөө залгуулж байсан үе байхгүй юу. Тэгэл энэ нь л одоо зөвлөлт холбоот улсын коммунист нам хорссон байдгийн юм уу? Тухайн үед одоо Монгол Ардын хувьсгалд намд байсан одоо манай өөрийн мах цус нэгт ахын дүүс маань хорссон байдгийн юм уу? Яадаг ч байлаа гэсэл одоо Чингисийн алтан ургийнхныг л цааш нь одоо амьд байлгаж болохгүй, төрийн удирдлага бүрэлдэхүүнд оруулж болохгүй гэдэг л ийм л чиг хандлага гараад бүр архивын материал дотроос материалуудыг шүүж гаагаад Чингисийн алтан ургийн гэсэн л бүх хүмүүсийг одоо миний хүүхдүүд устгах шившээдэ. Энэ бол одоо мөн улс төрийн хувьд бол мөн ихээхэн хэмжээний одоо гонигтай эмгэнэлтэй үйл явдал да, тийм ээ. Чингисийн хаан алтан ургийн одоо 800-ыг 700-ыг одоо үргэлжлүүлэн Монголын төрөнд барьж ирсэн төрийнхөө одоо бүх эрдэмтэн мэрэгдүүдийг бүгдийг устгаж байна шүү дээ. За тэр цагаас хойш л одоо ер нь монголчуудын дунд Чингисийн алтан ургийн хүн гэж бол одоо бараг байхгүй болсон, зохион байгуулалтаар устгагдсан учраас өнөөдөр тэгээд үе удмаа ярьдаг, алтан ургаа ярьдаг, Монголын төрд үе уламжилж төрийн алав хашсан одоо ийм хүн бол барихгүй болсон. Учир шалтгаан үүнтэй холбогдолтой юм аа. За энэхүү улс тун хөглснийхаа баярын өдөр яг 11 сарын 26-ны өдөр ямар учиртай баяр байдгийг гэдгийн гол ухагдууныг багш нь та бүхэнд тайлбарлаж өглөө, ойлгосон байх гэдэгт найдаж байна. За тэгээ энэ өдөр хүүхдүүд та бүхэн бас нэг зүйлээр их сайн бахархаж явах хэрэгтэй. Энэ хүүхдээ зэрэг бүрэн эрхэд тусгаар тогтносон Монгол улсын иргэн болж байгаадаа л одоо үнэхээр их баярлалаа да миний хүүхдүүд. Одоо өнөөдөр чинь бид нэр хэдийгээр 3 сая хүнтэй хөгжлийн хувьд бас нэг жоохон буурай дөө хөгжилтэй гэж тооцогдож явдаг боловч энэ их өвгдээцийн гавьяаны үр дүнд за яадаг ч байсан сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай 3 сая хүн амтай, за бас нэг 60-70 сая малтай бүрэн эрхэд Монгол улсын иргэн гэсэн одоо паспорт өрлөөд бүрэн эрхэд Монгол улсын тусгаар улсын иргэн болж яваад л үнэхээр их баярлах хэрэгтэй. Үнэхээр ингэж тусгаар улсын иргэн биш, тусгаар улсын иргэн байх юмсан гэсэн хүсэл мөрөөдлийг тээж яваа олон одоо сая хүмүүс, тэр дундаа олон одоо сая бидний яс махны дасархай монголчууд хойно урд дэлхийгээр нэг тарчихсан байна шүү дээ. Тэрийг бодох юм бол миний хүүхдүүд тусгаар улсын иргэн байна гэдэг одоо ер нь хүн болж төрсөн хүний хувь заяаны хамгийн онцгой нэг номерын асуудал гэдэгт бахархаж өнөөдөр тусгаар тогтнолын өдөр, эрхчлөөний энэ сайхан баярын өдөр тусгаар улсын иргэн байгаадаа их баярлалаа. За тэгээд тусгаар улсын иргэн зүгээр та нар нэг сайхан бэлэн зэхээжээр мэдээж миний хүүхдүүд өөрхөө ямар нэгэн дайн дайчин үзээгүй, ямар нэгэн дайны утаа үзээгүй, та нарын аав ээж ах トゥ өвөө эмээ нэрэн чи юм үзээгүй, Монголын төрийн мэрэгэн жолоодлогын дор бишгүй л инг тайван, инг тунх, ард түмэн маань айж ичих юмгүй, хил маань амгалан, төр маань амгалан сайхан амьдарцгааж байна. Энэ сайхан амьдралыг бас их дээдлж явах хэрэгтэй. Тэгэхдээ энэ тусгаар тогтносон Монгол улсын иргэн гэдэг энэ сайхан нэр хүнд, энэ тусгаар Монгол улсын газар нутаг, энэ тусгаар Монгол улсын төр энэ чигээр шулуун шудраг замаар бидэнд ирээгүй юм шүү гэдээ ойлгох хэрэгтэй. Нэгэн үе бол одоо их эзэн бог Чингис хааныхаа үед бид чин наран мандах зүгээс аваад хятадыг бүхэлд нь эзлээд, Энэтхэгийг бүхэлд нь эзлээд, Дундад Азийг бүхэлд нь эзлээд, Бага Азийг бүхэлд нь эзлээд, Оросыг бүхэлд нь эзлээд, зүүн Европыг бүхэлд нь эзлээд энэ одоо хоёр твийг дамсан дөрвөн их эзэнт гүрэн байгуулад тийм ээ ноёрхоод одоо дэлхийг ноёрхож явсан хүчтэй үе байлаа. За дараагаар нь яасан гөхтэй зэрэг хүчин маань буураад доройтоод одоо манжийн дарангуйлалд орж тусгаар тогтнолоо алдаж байсан үе байна. За эргээд манжийн дарангуйлаас гараад тусгаар тогтнолоо сэргээсэн үе байна. Ер нь дардан замаар явсан юм бол байхгүй л дээ. Гэхдээ одоо миний хүүхдүүд одоо 1636 онд анх одоо өвөр Монгол маань 49 хушуугаан дагуулж манжийн колоничлолд орсон байгаа юм. 1636 он. Дараагаар нь эн чин 1691 онд Халах Монгол манжийн колоничлолд орлоо. Энэ өвөр Монголоос Халах Монгол манжийн колоничлолд орох хүртэл 55 жил байна. Дараагаар нь 1755 онд одоо баруун Монгол ойрдууд маань манжийн колоничлолд орлоо. Энэ хоёрын хооронд чинь нэг 60 гаруй жил байна. За тэгэхээр өвөр Монголоос эхлээд Халахаар дамжаад ойрдууд хүртэл манжид орох хүртэл
манжийн колоничлолд орж Монгол улс бүрэн эрх чөлөөгөө алдаж хүний хариалалд орох хүртэл нэг 100 хэдэн жил байна уу? 120 жилийн тэмцэл үргэлжилсэн байна шүү. Өөрөөр хэлбэл энэ чинь үхтэй зэрэг манжийн колоничлолд нэгэн өдөр давхиж очиод орчихоогүй. Манжийн колоничлолд орно орохгүй, манжийн хариалалд байна байхгүй гэсэн их тэмцэл өвгдөөцийн маань дунд 120 жил үргэлжилсэн. За ингээд манжийн колоничлолд орсныхаа дараагаар манжийн колоничлолд 220 жил явсан. 220 жил явсан. Манжийн колоничлоос гарах гэж тэгвэл өвгдөөс маань хэдэн жил зүтгэсэн байна уу? 220 жил зүтгэсэн байна. Тэгэхээр чин манжийн колоничлолд орохгүй гэж 120 жил. Оросоо хойноо энээс гарах гэж 220 жил. Нийтдээ 340 жилийн одоо өвгдөөцийн минь цус амь насаа золиосолж байж чи биднэрт тусгаар улсын жолоог атгуулсан 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хүртэл 340 жил өвгдөөцсөн маань амь насаараа дэнчин тавьж энэний төлөө тэмцэж иржээ гэж ингэж ойлгоно. Ойлгосноо. За ингээд 1911 оноос хойш 1947 оны хүртэл Монголын тусгаар тогтнолд бас экзэгтэй байсан тухай багш нь төрөвчийн гişээлүүдээр ярьж байсан. Энэ хооронд гिचнэн их олон эх оронч, гिचнэн олон өвөө эмээ нарын чин одоо цус хөлс амь нас тусгаар тогтнолын төлөө алдагдсныг бас тодорхой та бүхэн түүхнээс мэднэ. Тийм учраас энэ их асар олон зуун жилийн түүхтэй асар олон мянган олон сая өвөө эмээ нарын чин амь насаараа дэнчин тавьж авсарч өнөөдрийн та нарын гар татхуулаад байгаа. Өнөөдөр бүрэн эрхэд Монгол улсын иргэн гэж тусгаар улсын иргэн болж яваа энэ хүнд бэрхшээлтэй замыг миний хүүхдүүд Монголын түүхээ судлах замаар эргэж харж энэ нь онцгой ач холбогдол өгч энэ Монголын тусгаар тогтнолыг өөрсдийнхөө үед хайрлан хамгаалах, бүх талаараа хайрлан хамгаалах, ирээдүйн өөр хүүхдүүдэд энэ чигээр ингээд хүлээлгэж өгөх талаар л онцгой их үүрэг хүлээх ёстой доо. Энэ онцгой их үүрэг хүлээхийн тулд миний хүүхдүүд яах хүүхдээ зэрэг нэгдүгээрт эх орноо их сайн хайрлана. Монгол эх орноо их сайн хайрлана. Хоёрдугаарт эх орны өвгдөөцийнхаа туулж ирүүлсэн түүхийг их сайн судлана. Түүхээ мэдснийхаа дараагаар түүхээрээ хэдүүл бахарх нь түүхээрээ бахархсныхаа үндсэн дээр эх орноо хайрлах сэтгэлээ улам батжуулж авна. Эх орноо хайрлах сэтгэлээ батжуулж авсныхаа дараагаар энэгмүү 50 60 нас насалдаг нэгэн үеийн амь насыг хүртэл эх орныхоо төлөө золихоос буцахгүй ийм одоо хатуу чанга үзэл бодолтой болж хөгжиж байж 3 сая хүнтэй монголчууд бид тэр 500-600 сая хүнтэй гатад 300-400 сая хүнтэй Орос хоёрын донд одоо оршин тогтнох ийм л шаардлага байна да миний хүүхдүүд. Тийм учраас өнөөдрийн дэгсэн дээрээс энийг их хатуу сайн ойлгоорой. Эрдэм номонда маш их сайн шамдаарай. Эх орон ард түмнийхэн тусгаар тогтнолыг бүх юмны ихэнд тавьж энэний төлөө туг болж яваарай гэж хүүхдүүдэд уриалж байна. За баярлалаа. Өнөөдрийн хичээл өгөр өндөрлж байна.